Шинэ Монгол сургуульд байхдаа би газар зүйн багшийн хичээлүүлдэг эко клубт явдаг байсан. Байгаль орчныг хайрлаж хамгаалах нь ямар чухал талаар анхны ойлголтуудыг тэндээс л олж авсан гэж боддог. Би анхандаа бол эмч болохыг хүсдэг байсан л та. Гэхдээ аав ээж ихээ зөвлөснөр химийн технологич мэргэжлэр их сургуульд орсон. 2 дугаар курсэд байхдаа Унгарт эмзэн мэргэжлэр сурах тэтгэлэг авсан. Мэдээж Унгарт очиод их сургуульд сурах гоё л байсан л та. Гэхдээ эмзүүч гэдэг мэргэжилдээ нэг л дурлаж чадахгүй байсан. Тэгээд мэргэжилдээ дуртай болохын тулд ямар нэгэн хүнд хэрэгтэй хажуугаар нь өөрийгөө сэтэлжүүлэх юм хөтэй гэж бодсон. Тэгээд юу байвал дээр вэ гэж бодоол яваал байсан л та. Би өөрөө айгүй эмзэг арьстай, начиг эмзэг арьстай хүмүүст таарах, байгалийн өөрийнх нь үнэт түүхийдэг ашигласан бүтээгдэхүүн хийхийг зорьсон. Тэгээд байнга шингэн хуванцар савлгаанд байдаг шампунь ангижруулагчийг хатуу хэлбэрт оруулж байгаль дээлтэй байдлаар бүтээхээр шийдсэн. Оюутны байрныхаа галтгоог цэмбитлэн цэвэрлж байгаа л шөнийн цагаар туршилт хийж эхэлсэн. Байнга шингэн байдаг бүтээгдэхүүнийг хатуу болгохын тулд янз янзын орц найрлага тухайн үед оруулж зөндөө олон янзаар туршилт хийдэг байсан. Бараг 2 жил туршсны эцэст анхны хатуу шампунь ангижруулагчаа эцсийн байдлаар гаргаж авсан. 2016 оны 100 намайг Монголд харих үед хүмүүсийн дунд Zero Waste буюу хог хаягдалгүй амьдрах хөдөлгөөнд дөнгөж өрнөж эхэлж байсан. Би тэгээд юу ч гэсэн оролдоод үзье гэж бодоод 100 ширхэг хатуу шампунь ангижруулагч хийгээд Zero Waste Facebook групп дээр зар оруулсан чинь зархнаа зарагдаад дууссан. Тэр нь надад ерөнхийдөө их урам өгсөлтөө. Тэгээд ер нь өөрийн үйлдвэртэй болъё гэж шийдээд La Perla гэдэг энэ брэндээ үүсгэн байгуулсан. Манай La Perla маань бол Монголын хамгийн анхны хатуу шампунь ангижруулагч. Цэцэрэг ганг, халгай, кофе гэсэн 4 төрөлтэй байгаа. 100% органик, сав баглаа бодлон ч гэсэн газарт бордоо олоод шингэдэг. Түрүү сард бид нар 80 мянган дахь хатуу шампунь ангижруулагч худалдаалсан. 80 мянган ширхэг хуванцар савны хаягдал Монголын манд хөрсөн дээр хог болж үлдээгүй гэж бодохоор La Perla-гийнхаа үйлчлүүлэгчдээр маш их бахархаж бас талархдаг.